Улсын холбооны нэг жилийн ойд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их талархаж байна. Нэг жилийн ойд баярын мэндийг та бүхэндээ хүргье. Манай жидүүгийнхэн бас 50% бас айгүй хурдтай хүчтэй ингээд эхэлж байна. За манай чойдог дарга маань бас энэ ард бол бас маш их хичээлэл гаргадаг. Шүн өдөргүй энэ иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч нар руугаа уцтаж одоо дэмжлэг хүсдэг. Тэгээд энэ та бүхний амжилтын ард бол бас энэ дүүргийн хамгийн газрын хамт олон маань, засаг дарга маань бүгдээрээ бас сэтгэлээ чилээж идэг. За манай Батбаяр дарга байж байна. Анх ингээд баг хөл мүл нь газар өрөхгүй л ингээд өөрөө ч их сонирхолтой байна. Тэгээд бас гүйдэг байсан. Анх энэ холбоо маань бол одоо Баянгол дүүргийн яг энэ танхимд одоо засаг дарга Сумын Аатрын санаачлагаар нийтдээ 85 ийм одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон ахуй үйлчлэгээ эрхлэгчид цуглаад биднэрт ямар асуудал байгаа юм бэ гэдэг ийм асуудлаар ингээ хилцүүлэг зохион байгуулсан. Би ингээ 5 дахь жилдээ төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэгээ дүүрэгтээ яг амьдрал ов зайгаа холбоод ингээ 5 жилийн одоо зүйлийг ярихад замаа өмнөх энэ жишээнүүдийг ярихад Баянгол дүүрэг ер нь бол энэ холбоо байгуулж энэ одоо нэгтгэя гэдэг зүйлийг 10 жил ярьсан билээ. Тэгээ энэ одоо ажил бол одоо хэрэгжиж чадахгүй явсаар за Баянгол дүүргийн засаг дарга Өлжин Орсын Сумьяабаатар Баатрийн одоо баг энэ үйл ажиллагааг одоо зориглоод хэрэгжүүлж үзье гэдэг ингээд анхны шийдвэрийг гаргасан.